За би Соромзон төвшөнтэй санал ойролцоо байна. Зарим зүйлүүдийн дэмжиж байгаа, зарим зүйлүүдийг бас дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлье. Тэгээд нэгдүгээрт энэ төрийн байгуулалтын байнгын орон дээр хоёр ч улсын хурлын гишүүн энэ байнгын орог ийм хүнд зориулж одоо байгуулсан гэдэг асуудал яригдсан. Тэгээд би яг энэ хэдэн онд хинт зориулж, хин гэдэг хүнд зориулж энэ байнгын орог байгуулсан бэ гэдгийг бас хууль санагчдаас нэгдүгээрт асууя. За хоёрдугаарт нь энэ татам одоо буулгахаар болж байгаа байнгын хороодын гишүүдээс энэ дээр ер нь санал авсан уу? Тэд ер нь ямар одоо саналаа илэрхийлсэн бэ? За гуравдугаарт нь 11-ээс 12 гишүүнтэй байнгын хороо байна гэж энэ танилцуулгад дурдж байна. Энэ нь яг аль байнгын хороо вэ? За мөн энэ боловсрол шинжилгээ ухааны салбар бол улс орны тэргүүлэх салбар. Тэгэхээр энэ одоо салбар нийгэмд энийг одоо татан буулгаж нийгмийн бодгож шилжүүлэх нь ер нь юу гэж ойлгогдох вэ? Ер нь байнгын хорог яг ажилуулъя гэвэл хийгүүл ажил бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ нь ер нь яг одоо ухралд болохгүй юу? Ер нь боловсрол бол ядуурлаас одоо гаргах цорын ганц гэж хэлж болох хамгийн чухал ийм салбар байгаа. Шинжлэх ухаан бол энэ одоо хөгжлийн хамгийн том түүчээ. Тэгэхээр энэ за мөн аж үйлдвэрчлийн бодлогын байнгын ороо ингээд үйлдвэрцэн олон орон болох зорилт тавьсан. Тэгээ энэ дээр одоо 14 мега төслийг хариуцж байгаа аж үйлдвэрийн парк гээд аж үйлдвэрийн байнгын орны гишүүд бол маш их идэвхтэй ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ одоо ажлууд ажлын байр гаргах, нэмэн үртэг шингээх, экспортын чиглэсэн одоо үйлдвэрлэл хөгжүүлэх гээд энэ бодлогууд ер нь энэ байнгын ороо татан буугцсаар ямар одоо үр нөлөө үзүүлэх вэ? За мөн хөгжлийн тэргүүлэх чиглэл бол захин инновац мөн. Ёс зүй бол төрийн албан тушаалтны хамгийн чухал зүйлээ. Ер нь нийт хүн ардын иргэдийн ч гэсэн ёс зүй асуудал бол хамгийн чухлаа. За энэ дээр яагаад одоо ингэж дэдгэрүүлж энийг тайлбарж өгөөч. За зөвхөн хуулийн төсөл хэлцгээс гадна хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг бол хэрэгжүүлэх нь байнгын ороодын бас хамгийн одоо чухал нэг зүйл байдаг. Тэгэхээр өмнө батлагдан гарсан олон хууль тогтоол байгаа. Тэгээд энийг яаж хэрэгжүүлж гинэ гэдэг бол бидний хувьд бодох их одоо чухал асуудал байгаа. Одоо ингээд олон байнгын орон дээр өмнө гарсан хууль тогтоолын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ их энэ ажлуудыг бол маш ихээр одоо хэрэгжүүлж байгаа шүү дээ. Ер нь баг нийт ажлынхан дийлэнх нь ер нь энэ баг хяналт хэрэгжүүлэх ажил байгаа гэж ойлгож байгаа. Хэн чалгалтын хууль ч гэсэн үүнд бас чиглэгдсэн байт юм билээ. Тэгэхээр энэ бол их хурлын одоо гүйцэтгэх ажил үүрэг дээр их том хувь нэмэр оруулж одоо хэн чалгалт хийж байгаа хаа. Зүгээр энэ хаврын чуулган эхний одоо жилийн чуулган учраас энэ дээр ихэнх ажлын хэсгүүд бас дүгнэлтэд хараахан гаргаж авсан амжаагүй байсан ийм одоо зүйл байгаа байх гэж бодож байна. За мөн дэгийн хуульд одоо энэ хууль их хурлын тухай хууль болон дэгийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай өргөн барьцаатай холбогдуулаад энэ даваа гарагт одоо зөвхөн одоо ажлын хэсгүүд хуралдаад тэгээ энэ засгийн газрын гишүүн сайд нарт одоо бүгд давхар гүйцэтгэж байгаа их хурлын гишүүн засгийн гишүүний үүргийг тэгэхээр ингээд өдөр болгон төрийн ордонд одоо их хурлын гишүүдийг дуудаад авах биш. Даваа гарагт нь одоо ажиллах боломж олгоод ингээд даваа гарагт нь ажлын хэсгүүд хуралдаад намын бүлгүүд 2 дахь өдрийн өглөө хуралддаг байж болох уу? За ийм асуултууд нь хариулт авъя. За ариун зай гишүүн хариулт өгье. За яг одоо байгаа байнгын хороодын хувьд 11 байнгын хороотой. За эдгээр 11 байнгын хороотойгоос хуулийнхаа одоо дээд хязгаар буюу 25-аас илүүгийн гишүүн байх байнгын хорооны одоо тоогоо гүйцээсэн 4 байнгын хороо байна. За аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо. За хамгийн бага буюу 11 хүнтэй инновац цахим бодлогын байнгын хороо, ёс зүй дэгийн байнгын хороо бол 12 хүнтэй. За боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хороо бол 15 хүнтэй. Одоо хамгийн бага нь байна. За түүний дараагийн бага нь бол одоо нийгмийн бодлогын байнгын хороо байна гэсэн үг. За эдгээр одоо байнгын хороод бол сая одоо миний хэлсэнчлэн байнгын хороод одоо 20 онд шинээр буюу одоо нэмэгдсэн байнгын хороодын тоонд орж байгаа байнгын хороод байна. За чухамдаа 20 онд одоо нэмэгдүүлсэн эдгээр байнгын хороодыг бол хинд зориулж одоо байгуулсан бэ гэдгийг миний хувьд одоо шууд хэлэхэд түүхэн гэрч одоо тухайн шийдвэрийг гаргахад яг хажууд нь байгаагүй сонсоогүй учраас түүнийг бол би хэлж мэдэхгүй байна. Гагцхүү пүрэвт орж одоо улсын их хурлын дэд даргын хувьд бол одоо тухайн байнгын төрийн байгуулалтын байнгын хороон дээр болон дараад нь одоо хэвлэлийнх нь бас мэдээлэл өгсөн байсан.
За ингэхдээ бол ажилуулт зөрчилтийн бодлогын байнгын хороог бол чойжил сүрэн гишүүнтэй холбож тайлбарлаж яринлээ. Инновац цахим бодлогын байнгын хороог бол учрал сайттай одоо холбож яринлээ. Ёс зүйн дэгийн байнгын хороог буюу одоо ёс зүйн сахилга Батынхыг бол Бат Эрдэнэ гишүүнтэй холбож яринлээ. За нийгмийн бодлогын байнгын хороо байсныг одоо хоёр салгасныг Анужи оюун чимэг гишүүд нартай холбож яринлээ. Гэхдээ би бол одоо үүнийг бас гэрчилж мэдэхгүй учраас зөв эсхийг бол бас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан яг одоо тухайн байгуулсан байнгын хороодын ажлын ачааллыг бусад ердийн одоо байсан байнгын ажиллагаатай парламент эхэлснээс хойш одоо үйл ажиллагаа явуулж байгаа одоо энэ байнгын хороодтой харьцуулж үзэх юм бол хуралдаж байгаа хурлын тоо, шийдвэрлэж байгаа асуудлуудын тоо яалтчгүй 2-3 дахин одоо бага байна. Ийм учраас эдгээр асуудлуудыг одоо ямар учир шалтгааны улмаас байгуулагдсан бэ одоо хамаагүй энэ удаагийн одоо парламент илүү одоо парламентын төгөлдрчлийг илүү одоо авч үзэж байгаа юм болов зориг болгосон юм болов үүн дээр одоо улсын их хурл өөрөө бас одоо энэ манлайлаа үзүүлж илүү цомхон илүү оновчтой байх хэрэгцээтэй юм байна гэдгийг бол харуулж байгаа. За ажилуулт зөрчилтийн байнгын хорооны гишүүний хувьд бол мэдээж та одоо энэ ажилуулт зөрчилтийн байнгын хороо маш хэрэгтэй юм аа. Гишүүд одоо хүсвэл өөрсдөө одоо идэвхтэй байж болдгийм аа гэдгийг бол хэлж байна. Үнэн зөв одоо манай Ганбаатар дарга бол бас маш идэвхтэй одоо ажлын хэсгүүдийг одоо бас байгуулж байнгын хороонд харьяалагдж байгаа гишүүд маш идэвхтэй ажиллаж байгаа үнэн гагцгүй энэ бол яг өөрийн санаачлаг дээр суйрлагдаж явагдаж байгаа учраас за ажилуулт зөрчилтийн байнгын хороонд одоо даргын дэргэдэх зөвлөлөөс яг тухайлсан одоо асуудлууд бас хуваарлагддаггүй гэдгийг бол Ганбаатар даргач хэлжсэн. За даргын дэргэдэх зөвлөл дээр ч яригдаж байсан тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө юутай холбоотой юм бэ гэхээр ажилуулт зөрчилтийн эдгээр одоо асуудлууд таны түрүүний хэлсэн мега төслүүдтэй одоо холбоотой гэж. Тэгэхээр эдгээр мега төслүүдийн одоо хуулиудыг бид нар одоо бас хамтдаа баталчихсан Ирэмбэ бол тавьчихсан одоо төсөв зэрэг одоо энэ хэрэгжүүлэлтийн явц дээр нь бол дид хорооны төвшөнд одоо анхаарад ажиллаад явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас эдгээр одоо энэ саналыг бол оруулж ирж байгаа юм аа. Тэгээд энэ даргын дэргэдэх зөвлөл дээр буюу байнгын хороодын гишүүд болон одоо улсын их хурлын тамгын газар дээр хамтдаа нэлээд одоо хугацаанд ажиллаж ярилцсан учраас үүнийг бол санал авсан гэж үзэж болно. За баярлалаа. За Бадамсрын гишүүн нэмж тодруулъя. За ингээд би бол одоо манай байнгын ороо татан бүгдэх юм байна л да. Тэгээ би баг одоо цонхтолд орно гэдэг шиг тэгээд татан бүгдэх юм бэ. Тэгээ би нөгөө өөрөө мэдээгүй болохоор ингээд асуугаад байгаа байхгүй юу. Энэ нөгөө байнгын ороонд харьяалж байгаа гишүүдээс ядаж санал авчиж болоогүй юм уу? Танаа байнгын ороог ер нь татан буулгах нь зөв үү буруу юу гэд. Энэ бол одоо жирийн байх ёстой нэг зүйл л дээ. Тэгээ энийг бол хэрэгжүүлээгүй байна гэдгийг хэлье. За хоёр дахь нь бол боловсрол шинжилгээ ухаан болон аж үйлдвэрчдийн бодлогын байнгын ороог бол байхын зүйтэй гэж үзэж байна. Харин зүгээр захим инновац ёс зүй дэгийн байнгын ороог бусад байнгын ороонд нэгтгэх асуудлыг бол дэмжиж байгаа. Тэгээ их хурлын гишүүд маань энэ дээр бас олон талаас нь авч үзэж одоо саналаа өгөх байхаа гэж бодож байна. Баярлалаа. За тэгэхээр нэмж тайлбарлахад бол танаа байнгын орооны дарга Сайнхүүгийн Ганбаатар өөрөө даргын зөвлөлийн урал дээр манай байнгын ороог татаж уулгаж байгааг дэмжиж байна гэж хэлсэн шүү. Тэгэлээ.